Энэ бол Dark Web-ийн хааны нуран уналт. Чи сэрээд компьютерын дэлгэцийг харна. Чиний өмнө хэдэн мянган долларын крипто гүйлгээ, dark market-ийн нууц арилжаанууд. Чи бол системийн цоргоор дамжин мөнгө, эрх мэдэл, нууц бүхнийг атгсан. Хинч чамайг хинч чадахгүй, хизээж баригдахгүй мэд. Гэвчээг энэ мөчөд хаа нэгтээ чиний IP-г Интерпол, FBI, Таиландын цагдаа нар мөрдөж байгаа. Тэдний цор ганц зорилго бол чамайг амьдаар нь барь. Яагад гэвэл чи dark web-ийн хаа. Бангкокт нэгэн залуу ганцхан компьютерээр дэлхийн хамгийн том хууль бус онлайн зах зээлийг байгуулжээ. Түүний нэр Александр Казес. Интернетээр тэр Alpha Ov нэрээрээ Dark Web-ийн хаан гэж нэрлэгддэг байсан. Alphabet-ийн тухайн үеийн хамгийн том маркет буюу Silk Road-с ч том хууль сахиулагчдын хувьд урд өмнө үзэгдээгүй хэмжээнд хүрсэн dark market байлаа. Гэвч яаж нэгэн Канад программист дэлхийн хамгийн эрен сурвалжлагдсан кибер гэмт хэрэгтэн болж хувирсан юм бол мөн яагаад ганцхан мэйл түүнийг нуруу унахад хүргэв? Таиланд улсын Бангкок хотод 2017 оны 7 сарын 5-ны орой 6 цаг 30 минутанд цагдаа болон Америкийн нэгдсэн улсын FBI хамтарсан баг түүний байшинг бүслэн тусгай ажиллагааг эхлүүлэхэд ганц хоромтод байлаа. Тэдний төлөвлөгөө ганцхан зорилготой. Компьютер нь асаалтай байх мөчөд барих. Учир нь тэр компьютер нь унтрах юм бол нотлох баримт үүрд алга болно. Ажиллагаа эхлэхэд тэд хуурамч цосол зохион байгуулж түүний хашааг Toyota Camry автомашинаар санаатаагаар мөргүүлсэн. Казес сандран доош буух мөчөд түүнийг баривчлан дотгошоо нэвтэрсэн байлаа. Харамсалтай нь Казес компьютероо унтраалгүй орхисон байв. Alphabet-ийн админ панел, нууц үг серверийн хандлт, санхүүгийн бүртгэл бүх нотлох баримт нэг дэлгэцэн дээр ил байв. Хууль сахиулагчдын хувьд энэ бол төгс мөч, харин хааны маань хувьд бол бүх зүйл оройтжээ. Alphabet бол зүгээр л нэг dark market биш, бүхэл бүтэн dark web-ийн empire байсан юм. Хууль бус худалдаа, хакер, мөнгө угаах бүх зүйл нэг дор. Silk Road устгацсны дараа олон сая орлох гэж оролцсон ч бүгд нуурсан. Харин 2014 оны 7 дугаар сард Alphabet гарч ирэв. Үүнийг Alpha Ov2 хэмээх нууцлаг админ удирдах байв. Сайт дээр бүхий л хууль бус зүйл зарагддаг. Хар тамхи, зэвсэг, хакерийн хэрэгсэл, хуурамч бичиг баримт, мөнгө угаах үйлчилгээ гэх мэт. Гэхдээ Alphabet-ийн ялгаанд бусад маркетаас илүү төгсгөө байгуулалтаараа Amazon шиг систем хэрэглэгчийн үнэлгээ, хайлт, сэтгэгдлээрээ онцгорч байв. Гэвч бүгд хууль бус. Тийм ч учраас бүх төлбөрийг Bitcoin, Monero, Ethereum-аар хийдэг байв. Өрдөх бараг боломжгүй. 2017 он гэхэд Alphabet 300 мянган гаруй бараатай өдөр бүр хагас сая долларын гүйлгээ хийж байв. Alpha Ov2 бүх гүйлгээнээс 2-4% авч 7 хоног бүр сая-саяыг олж байлаа. Тэр дэлхийн хамгийн том, хамгийн аюултай хууль бус экосистемийг ганцхан компьютерийн араас удирдах байсан. Америкийн нэгдсэн улсын Калифорнигийн Фресно хот хууль бус мансууруулах бодистой тэмцэх газрын мөрдөгч Alphabet-ийн хэрэг дээр ажиллаж байсан хүнд нэг өдөр түүний имэйл хайрцагт нэг нууцлаг загтал иржээ. Илгээгч нь нэргүй. Харин загтлын агуулга нь Alphabet-ийн хувьд хамгийн том алдаа байсан юм. Alphabet-ийн үүсгэн байгуулагдаж байхдаа шинэ хэрэглэгч бүртээ welcome mail илгээдэг байжээ. Харин тэр мейлийн метадата дотор жинхэнэ илгээгчийн хаяг ил харагддаг байсан. Тэр үед админ өөрийн хувийн хаягаа ашигласан байв. Дараа нь тэр алдаагаа даруй зассан ч нэг хэрэглэгчийн имэйлийг хадгалсан байжээ. Хэн байсан бэ гэдэг нь өнөөдөр ч тодорхойгүй байгаа. Магадгүй Alphabet-ийн анхны хэрэглэгчдийн нэг эсвэл өрсөлдөх сайтын админ байсан гэж яригддаг. Гэхдээ нэг зүйл тодорхой. Тэрээр бүхнийг алсаас ажиглаж Alphabet асар том болсны дараа тухайн имэйлийг мөрдөгчөд илгээсэн байв. Энэ бол имэйл бичигдсэн хаяг. Энэ нь мөрдөгчдийн хувьд ханыг нураас нь том түлхөр мөч байлаа. Тэд энэ хаягаар дамжуулан нэгэн залуугийн профайлыг олжээ. Тэнд Alex гэх нэртэй залуугийн зургууд бүр холбогдсон хуучин дейтинг профайл нь өртөл байв. Профайлийн home таван хэсэгт Канадын өмнөд бүс гэж бичигдсэн байсан ба түүнд 17 настай гэж заасан байв. Тэгэхээр имэйл дээрх 91 гэдэг нь түүний төрсөн он буюу 1991 он төрсөн байх магадлалтай. Хэрвээ энэ тамга үнэн бол Alphabet үүсэх үед тэр дөнгөж 23 настай байжээ. Удалгүй мөрдөгчд Alpha Ov2 гэсэн нэрийг 2008 онд бичигдсэн нэгэн технологийн постыг олсон байна. Тэнд тэрээр зурагнаас вирус хэрхэн устгах талаар тайлбар бичсэн ба постын доор түүний мэйл хаяг болон бүтэн нэр буюу Александр Казес байсан.
Одоо мөрдөгчд нэрийг нь мэдчихвээ. Гэхдээ тэр хаана нуугдаж байгаа вэ? Тэд Kazis-ийн PayPal аккаунтыг олсон. Тэнд ч мөн адил түүний хувийн аяг бүртгэгдсэн байсан ба LinkedIn профайл нь Freelance Software Designer гэж гарчээ. Facebook дээр мөрдөгчд түүний сүйд бүсгийн профайлыг мөн ч олсон байв. Тайланд бүсгүй байсан ба тэгэхээр Kazis нь Тайланд улсад амьдарч байгаа нь ил боллоо. Ингээд бүх олдсон баримтууд нэг зүгт зааж байв. Тайландын Бангкок. Мөрдөгчд мэдэж байлаа. Тэдний олон жилийн хайл дуусах мөч ойртож байгаа. Alphabet хаан интернетийн dark web-ыг ханчилж байсан залуу одоо тансаг харшинда бүхнийг дэлгэцний ардаас ажиллаж байв. Бичлэгийн эхэнд гарсан Kazis-ийн баримтлага бол зүгээр л ихтэй байсан. Түүний хяналтанд байсан хууль бус маркет ганцхан улсад бус харин дэлхийн өнцөг булан бүр тархсан байлаа. Олон сая долларын хууль бус эдийн засгийн төв байжээ. Засгийн газар болон хууль хүчний байгууллагууд Alphabet-ыг унах нь хангалтгүй харин түүнийг баривчилсан даруйд хэрэглэгчид өөр сая руу нүүж бүх зүйл дахиад эхнээсээ эхэлнэ гэж үзсэн. Тиймээс тэд илүү том төлөвлөгөө боловсруулсан ба энэ ажиллагааг Operation Bayonet гэж нэрлэсэн байна. Дэлхийн хамгийн уялдаа сайтай нууцлаг кибер ажиллагаа. Тухайн үед Европод Нидерландын мөрдөгчид Alphabet-ийн гол өрсөлдөгч болох Hansa маркетад анхаарлаа хандуулсан. Hansa бол Dark Web-ийн хоёр дахь том маркет буюу мянган хэрэглэгчид өдөр бүр гүйлгээ хийдэг. Гэвч хэрэглэгчдийн мэдээгүй нэг зүйл бий. Тэр нь Hansa-г аль хэдийн цагдаа нар нууцаар бүрэг хяналтандаа авсан байлаа. Тэд системийг дотроос нь хуулж авч сервер бүрийг кодоор хянж эхэлсэн юм. Энэ төлөвлөгөө нь үнэхээр ухаалаг байв. Хэрвээ Alphabet хаагдвал хэрэглэгчид сандарч дараагийн хамгийн ихтгэлтэй зах зээл болох Hansa руу нүүх нь тодорхой. Харин тэд Hansa руу очих үед аль хэдийн хууль сахиулагчдын өрх болсон байна. Ингээд checkmate. Alphabet хаагдсны дараа яг л тэр төлөвлөгөөний дагуу боллоо. Ганцхан хоногийн дотор 10,000 гаруй хэрэглэгчид Hansa-г ашиглаж эхлэв. Тэдэнд юу ч анзаарчихсангүй. Бүх зүйл үрдийн адил ажиллаж байлаа. Гэхдээ энэ удаад худалдан авсан бараа, явуулсан мессеж, орсон крипто хэдэж бүрийг цагдаа нар хянаж байсан юм. 4-7 хоногийн турш мянган хар тамхины наймагчид хакеруудын нэр саяг гүйлгээг нь бүртгэж авсан. IP хаяг биткойн гэдэгч хэрэглэгчийн нууц хүртэл сервер дээр нь хадгалагдсан байлаа. Бангкок, Амстердам, Вашингтон. 3 төв, 1 зорилго. Alphabet ба Hansa зэрэг устгах. Тэд мэдээлэлээ нэгтгэж хууль бус сүлжээг үндсээр нь таслах төлөвлөгөөг хэрэгжүүллээ. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын сүүлээр хоёр зах зээл нэгэн зэрэг хаагдсан. Гэхдээ энэ бол зөвхөн нэг хааны уналт байсан. Dark web бол үгдэггүй. Зүгээр л хэлбэрээс үлдэг. Alphabet-ийн хаалт бол кибер ертөнцид асар том цохилт байсан. Мянган хэрэглэгч системээс таслагдаж Dark web анх удаа цохилт мэдэрсэн юм шиг дуугаа хурав. Дэлхий түүнийг хаан гэж нэрлэдэг байсан ч одоо тэр хаан хаалттай өрөөнд ганцаараа үлдсэн байлаа. Kazis баривчлагдсны дараа түүний бүх хөрөнгө хураагдав. Нийт 23 сая $. Түүнийг бүх насаар нь хорих ял хүлээж байлаа. Гэвч 7 хоногийн дараа 2017 оны 7 сарын 12-нд түүнийг камерт нь дүүжлэгдсэн байдалтай олсон. Албан ёсны дүгнэлт бол амиа орлолт. Alphabet Hansa-г унагсан хууль сахиулагчдын хувьд ялт байсан ч Dark Web хизээж өгдөггүй. Удахгүй шинэ зах зээлүүд Hydra, Dream Market, Empire гарч ирэв. Хүмүүсийн шунал нууцлалыг хүсэх хүсэл арилаагүй 2021 онд Alphabet-ийн хуучин админ Snake нэрээр сайтыг дахин нээсэн тухай зарласан. Энэ удаа илүү аюулгүй, илүү хүчтэй болно гэж тэр бичсэн. Тиймээс дараагийн Alphabet аль хэдийн интернетийн харанхуй гүнд мэдлж байгаа. Энэ бичлэг чиний сонирхлыг жаахан татсан бол бидний сувг чам зориулж бүтээгдсэн. Subscribe хийгээд дараагийн хэргийг хамтдаа сөхөцгөөе.